Тэгэхээр Монгол Улсын экспорт импортын гол боомтууд байрладаг говийн бүсийг нэгдсэн бодлогоор дэмжиж төмөр зам, автозам, нисхийн салбарт томоохон бүтээн байгуулалтууд хийж байгаа болохыг зам тээврийн сайд бол тодтогсон маа. Тэгэхээр орон нутагт бас одоо маань сурвалжлах баг бол ажилласан. За энэхүү үйл явдлын гол мэдээллийг бидэнд өглөө 9 хулан илүү дэлгэрэнгүй хүргэх гэж байна. За өглөөний тэгэхээр төмөр замын салбарт гашуун сухад ганц мод боомт зэрэг гол үйл явдлууд бол нэлээд одоо хүлээлт үүсгэсэн том төслүүд байгаа шүү дээ. Ер нь ахиц яг ямар аа? Өглөөний минь за тэгэхээр төмөр замын салбарт гашуун сухад ганц мод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил бол одоо яг эд өрнөж байгаа. Төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд 80% хүргэж 2027 оны эхний хагаст ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. За ингэснээр нүүрсний экспортыг жилдээ 165 сая тоннд бол хүргэх боломж бүрдэхээр байна. Үүнээс гадна 5 толгой 70 задгаж чиглэлд бол 100 км төмөр зам тавихаар урьдчилсан тэзүүг бол боловсруулад байгаа. За Өмнө Говь аймгийг төмөр замын сүлжээнд холбосноор импортын бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар шууд тээвэрлэхээс эхлээд одоо эдийн засгийн үр ашиг бол нэлээд их байхаар байгааг бол мөн салбарынхаа онцолж байгаа. За мөн нисхийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд Өмнө Говь, Хөвсгөл зэрэг 4 аймгийн нисэх буудлыг өргөтгөж олон улсын нислэг шууд хүлээн авдаг болно. Өмнө Говь аймгийн 3 сайхан нисэх буудлыг өргөтгөхөд 2026 онд аймгийн төсөвт бол 7.5 тэрбум төгрөг баталсан. За энэ оноос Бүгд найрамдах Хятад ард улс, Бүгд найрамдах Солонгос улсаас шууд нислэг хүлээн авахар бол төлөвлөж байна. За аялал жуулчлалаас гадна Өмнө Говь аймгийн эдийн засаг, уул уурхайн салбарын өсөлтөд бол ихээхэн ач холбогдолтой гэж бол үзэж байгаа. За цаашлаад Өмнө Говийн хан хонгор сумд дөрөвдийн ангиллын шинэ нисэх буудал байгуулахаар төлөвлөж байна. За говийн бүсийн автозамын томоохон бүтээн байгуулалтаас онцлол Улаанбаатар Мандал Говь 70 задгаж чиглэлийн автозамыг 4 игнэ болгон өргөтгөх нь эдгээр бүтээн байгуулалтын үр дүнд говийн бүсийг уул уурхаагаас гадна тээвэр логистик үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн төв болгох зорилготой. За үүний тулд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, ялангуяа төмөр зам, иргэний нисхийн салбарт бол орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах залуу мэргэжлэнүүдийг бэлтгэхэд салбарын ам бодлогоор дэмжихээр байгааг бол зам тээврийн сайдын зүгээс мэдээлсэн байна. Чингис хаан сонгосны буудлын маань маш их ачаалттай болсон. Одоо өнгөрсөн жил 70-аас 80 одоо нислэгийг өдөрт авч ирсэн. Тэгээ энэ жил бол бүр нэмэгдэнэ. Тэгээ дээр нь одоо КОП 17 болж байгаа. КОП 17-оор гаднаас одоо 120 гаруй орноос одоо юу ирнэ? Төлөөлөгчид одоо оролцогч нар ирнэ. Энэний нэг 50-аас 60 нь ерөнхий сайдын түвшний хүмүүс ирэх учраас бид нар бүгд онгоцтойгоо ирнэ. Тийм учраас бид нар энэ ачааллыг буулгах үүднээс 4 аймагт тийм олон улсын боомт нээж байгаа. Нисхийн боомт гэсэн. Тэгэхээр Өмнө Говь аймгийн одоо 3 сайхан онгоцны буудал, дээрээс нь одоо Хөвсгөл аймгийн мөрөн онгоцны буудал, тэгээ Баян Үлгийн онгоцны буудал, Ховдын онгоцны буудал гэсэн юм 4 онгоцны буудал дээр бид нар дунд оврын онгоц эхний ээлжинд буулгаж гаднаас шууд жуулчид хөрс зэрэгэлдээ болон Япон, Солонгосоос хотуудаас шууд нислэгийг үйлдэхээр ингээд төлөвлөсөн. Ингүүл одоо жуулчдын тоо нэмэгдэнэ. Дээр нь орон нутагт орох орлого нэмэгдэнэ иргэдийн. Тэгээ Монгол улсад ирж байгаа жуулчид одоо хямд төлбөртэйгээр өртгөөр ирнэх ийм боломжийг нээж өгч байгаа. Төмөр зам орон нутагт нэгдүгээрт бий болж байна. Хоёрдугаарт одоо нис сонгоцны буудал шинээр барьж байна. Гуравдугаарт бид нар одоо навигацийн одоо тоног төхөөрөмжөө шинжилээд энэ хүрээнд 200 гаруй одоо шинэ одоо хүн бэлтгэх ёстой. Тэгээ говийн бүсээс одоо бид нар нисхийн салбарт ажиллах, төмөр замын салбарт ажиллах ийм оюутан сурагчдыг одооноос одоо ингэж элсэлт авч бэлтгэхгүй бол 5-аас 6 жилийн дараа эдгээр инженер болж ирнэ. Тийм учраас энэ инженерүүдийг бэлтгэхийн тулд одоо орон нутгаас наавал орон нутгатаа ирж ажиллах ийм боломжтой болно гэж байна. Бүгд найрамдах Хятад улсын талдаа 34 баг нь баригдах ёстой, бүгд баригдаж дууссан. За Монгол улсын нутаг дэвсгэр талдаа 284 баг нь баригдах ёстой. Өнөөдөр 2 дугаар нэг гүйцэтгэл дууссан, 3 дугаар нь ухсралтаа эхэлсэн явж байна. Төслийн хүрээнд бол Бүгд найрамдах Хятад улсын гүйцэтгэгч манай үндсэн гүйцэтгэгч компаниас бол нэг 1280 ажилтнтай ажиллана. За Монгол улсын дуршлаг гүйцэтгэгч компаниуд бол 90 гэрээ гэрүүлээсийн үүргийнхаа дагуу 30 орчим хувьд нь Монгол улсын нийт төслийн санхүүжилтийн 30% Монгол компаниуд ажиллана гэж тооцож байгаа. За Монгол компаниуд өнөөдрийн байдлаар бидний тооцоолж байгаагаар бол нэг бадаа 300-400 орчим хүн төр ажлын байраар энд ажиллана. За нийт одоо төмөр замын доод бүтцийн ажил за нийтдээ энд бас нэг 30 гаруй барилга байгууламжууд баригдах ёстой. Нийт ажилчдын байр, цэвэрлэх байгууламж, төр зэхэлтийн талбай гэх мэт. Дээр бүх ажлуудыг бол Монгол улсын компаниуд аж ахуйн нэгжүүд хийж гүйцэтгэнэ. Тэгээ Монгол улсын засгийн газраас 2025 онд Монголын төмөр зам компани
хамт олонд одоо 5-7 төмөр замын үйл ажиллагааг нэгтгэсэн. Тэгээ China Energy гэж засгийн газрын оронд байгуулагдсан компанитай бид нар 16 жилийн төвлөлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор бид нар үйл ажиллагаагаа хийсэн. 25 оны үед бид нар 8 сая 700 мянган тонн ачааг хийсэн. 26 оны хувьд бол 18 сая тонн ачааг бид нэр тээвэрлэхээр болж байна. Дорн говь, дунд говь, өмнө говийн хэмжээнд бид нар 1000 км 800 орчим километр замыг үйл ажиллагаа зохиомжуулж байна. Улаанбаатар төмөр зам Алтан булгаас замын өдөр бол 1000 орчим километр замыг зохиомжуулдаг. Тэгэхээр үйл ажиллагааны хувьд одоо бид нар бол цаар хүрээ бол Улаанбаатар төмөр замтай ойролцоо болж ирж байна. Аймгийнхаа төвийг 5-7 уурхай одоо байрладаг цогццын сумтай төмөр замаар холбох төмөр замынхаа зураг төсвийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар ингээд шийдэж өнөөдөр санамжид гарын үсэг зурж байна. Одоо хамгийн өндөр үнэтэй бараа манай аймагт байдаг. Яагаад гэвэл хамгийн хол тэгээд авчирдаг багхгүй одоо замын үүдээс Улаанбаатараар дамжуулаад 3 цэст аваач гэж одоо 2000 км явж очиж байгаа. Гэтэл хаяанд нь 70 км боомт байгаад байдаг. Тэрийг төмөр замаар холбоод импортын бараа бүтээгдэхүүнээ авах ийм боломжуудыг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Манай аймаг бол нийтдээ 150 мянган хүнтэй гэж нийгмийн харилцаанд орж байна одоо. Яг бүртгэлтэй 82 мянга байна. Бүртгэлгүй оростроор ирж очиж ажилладаг бизнесээ эдэг 70 мянга байна. Тэгээ 150 мянган хүн маань одоо л ажил жуулчдын төмөр замтайгаа холбогдоод олон улсын эсэх худалтай олчиход бол даруй одоо 5-600 мянга руугаа хүрнэ л гэсэн тооцоо байгаа.